Оройн төргийн эрх мэдэгчтэй амны зочны ярилцлагыг хэлж байна. Энэ удаагийн зочноор бид улсын хурл дахь ардын намын бүлээн дээрх бямц зогттой уулзж ярилцж байна. Тэгэхээр уржидэр танаа намын баг хурл болоо нэр дэвшигчтэй тодрууллаа. Тэгэхээр таны сансан хэмжээнд хүмүүс нэр дэвшиж чадваа. Ер нь нэр дэвшигчийн чансан дээр та ер нь бүлгийн даргын хувьд юу гэж дүгнэж байна? Улсын хурлын сонгууд оролцох гэж байгаа улс төрийн намууд нэр дэвшигч нар 7 хэмжээнд нэг огтолж байж гарцаа авахгүй дамжилт гаргана. Ялна гэсэн нэр дэвшигчтэй сонгох баг хурал манад уржигдэр болсон. Хуулийн хугацаанд болж дууссан 11 цаг 38 минутанд Монгол Ардын намын одоо Монгол Улсын их хурлын 76 тойрогт 76 нэр дэвшигчээ тодруулсан. Энэ хурал амжилттай болсон. За зүгээр заалнаас нэр дэвшилтэн дээр одоо чансан дээр заалнаас одоо бас нэг л тойрог дээр улсын хурлын 63 дугаар тойрог дээр улс өдөрт зөвлөлийн бодлогоор зоригт одоо хуучин X сайд зоригтыг оруулсан байсан. Заалнаас одоо аюур сайхан баг хурлын гишүүн манд нэр дэвшиж одоо олонхын санал авч нэр дэвшгээр болсон. Бусдаар бол үндсэндээ намын удирдлагууд, намын өдөрт зөвлөлийн бодлого бол үндсэндээ 75 тойрог дээр гарсан гэдэг бодлого хийж чадсан. Энэ 75 76 нэр дэвшигчээ бид бол харцаа авахгүй энэ удаагийн сонгуульд Монгол Ардын намыг төлөөлж олонхын одоо ард түмний итгэлийг дааж олонхын санал авах нэр дэвшигчнэр болж чадсан гэж үзэж байгаа. Тэгэхээр нэр дэвших эрхээ авна гэдэг бол анхны даваагаа давж байгааг нь хэлбэр шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг бас нэр дэвш чадаагүй гомдолтой, шүүмжлэлтэй үлдсэн хүмүүс бол бас нэлээд бас эсэргүүцсэн л баг. Тэгэхээр хурлын уур амьсгал юу ямар шух байсан бэ? Хурлын уур амьсгал тийм үү? Ерөөсөө л ялалтын төлөө одоо баг хурлын гишүүд маань асуудалд ямар нэг асуудал байхгүй ингэж хуралдсан. Хурлын уур амьсгалд маш сайхан уур амьсгал донд болсон. Мэдээж одоо асуудал дээр зарчмын байр суурь илэрхийлэхтэй иймэрхүү зүйлүүд хаач байдаг тийм. Мэдээж одоо тэгэхгүй одоо юу гэдэг нөгөө нанчилдаангүй найр гэж юу байх вэ гэдэгтэй адилхан зарчмын байр суурь илэрхийлэхтэй бас нэг жоохон намааг нэр дэвшүүлсэнгүү энэ тойрог дээр би дэвших хэрэгтэй байсан гэсэн тийм бяцхан одоос гомдол саналууд гарсныг үүсэхгүй. Тэгэхээр тэр бол байх ёстой л зүйл. Нэр дэвшиг тодруулахдаа одоо анхан шатны байгууллагаас нь одоо тодруулж гаргаж ирээд тэрийг одоо баг хурлаар шууд баталчих байх гэсэн чинь одоо анхан шатны байгууллагаас нэр дэвшигсэн хүмүүс бол эцсийн хөлбөр биш баг хурал дээр эцэслэгдэнэ гэдэг нь одоо бас ойлгогдоогүй л дээ юу гэж байна. За улсын хурлын сонгуулийн тухай хуулинд бол улс төрийн намуудын төлөөлийн төв байгууллага улсын хурлын сонгуульд нэр дэвшигчдээ дэвшүүлж сонгуулийн ерөнхий оронд хөрвүүлэн заасан байдаг. Тийм болохоор хуулийн дагуу бид нэр дэвшүүлсэн. Мэдээж хуулийн дагуу төлөөлийн төв байгууллага буюу баг хурал шийдэхдээ орон нутгийн намын байгууллагууд, орон нутгийн иргэдийн саналууд, орон нутгийн намын гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонсч иж тэдгээрийн санаа бодол дээр тулгуурлаж олон удаагийн судалгаа хийсэн. Энэ нь бол нийтдээ 2014 оноос шийдсэн 7-8 удаагийн судалгаан дээр тулгуурлаж за дээрэс нь намын гишүүд дэмжигчдийн санал бодол дээр тулгуурлаж байж нэр дэвшигчдээ тодруулсан. За энд яг зүгээр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга сүүлийн хэдэн жил ажилласан хүний хувьд улсын хурал маань одоо оролт Монгол Ардын намын бүлэг анх 26 гишүүнтэй байсан бол одоо 30 гишүүнтэйгээр энэ улсын хурлын бүрэн эрх манд дуусч байгаа. За энэ 30 гишүүнээс тодорхой одоос хүндэтгэн үзэх болон тодорхой шалтгаанууд улмаас 5 гишүүн маань нэр дэвшээгүй. Нэр дэвшээгүй. Тухайлх юм бол манай Дэмбэрэл гишүүн залуучуудаа бас боломж олгоё. Гэдэг үүднээс нэр дэвшээгүй. Даштар гишүүн маань бас тодорхой гачигдлын улмаас нэр дэвшээгүй. За Отхон Баяр гишүүн, Батцуур гишүүн манай Суу Батбол гишүүд маань өнөөдөр бас ингээд миний тойрог дээр надаас илүү одоо өндөр рейтингтэй надаас илүү санал авчих өшөө илүү намд суудлаа аваад ирчих бололцоотой хүмүүс байна. Өнөөдөр намын эрх ашиг нэгдүгээр тавьж заавал одоо бид энэ удаад дэвшээд явах гэдэг дэвшээгүй 25 гишүүн маань нэр дэвшиж байгаа. Ингээд үзэхээр бол ямар нэгэн асуудал байхгүй нэр дэвшилтүүд болсон бүх юм хуулийн дагуу болсон. Харин зүгээр зарим нэг намуудын тухайд бол бас нэр дэвших хугацаанаасаа хэтэрсэн. Сонгуулийн ерөнхий орон суучин албан ёсоор бидэнд бичгээр мэдгдсэн. Уржигдэр үдийн үед. Өнөөдрийн 24 цагаас өмнө нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусгах ёстой юм хуулийн заалтаа шүү. Энэ хуулийн заалтаа барьж ажиллахыг сануулж байна гэж албан ёсоор бидэнд мэдгдсэн бид 28-ны өдрийн тэг цагаас өмнө тийм. Бид нэр тэгэхээр 27-ны өдрийн 11 цаг 38 минутанд нэр дэвших үйл ажиллагаа дуусгаад олон нийт хэвлэл мэдээлэлд одоо илдэ зарласан. За 22 минутын өмнө ямар ч гэсэн амжилтсан. Тэгэхээр та бол одоо ховд нутгаас нэр дэвших эрхээ авчлаа. Тэгэхээр таны өрсөлдөгчдийн дотор таны хүргэн бацагт гишүүн явж байгаа. Тэгэхээр хоёр одоо бие бинийгээ амлаж аваад байгаа юм уу? Яагаад жоохон одоо яг нэг тойрогт одоо өөр намаас ингээд нэр дэвших болчихоо. Бас хэн нэгэн тань бас сонголт хийх боломж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өөр тойрог дээр нэр дэвших боломж байгаагүй юу? За улсын хурлд би бас 2 удаа сонгогдоод ажиллаж байна.
Тэгээ 2008 онд бол бас бацах гişүүн маань өрсөлдөж байсан биднээ. 2012 онд бас өрсөлдсөн. Тэгсэн. Энэ удаа анх удаа одоо бид тэрийг хоорондоо өрсөлдөж байгаа юм шиг ойлгоод байгаа шүү байгаа. Бид тэр 3 дахь удаа хоорондоо өрсөлдөж байна. 3 дахь удаага тий. Хоёр тэгээ одоо болиё гэж бодохгүй юм уу? Гэхдээ одоо нэгэнтээ одоо хоёр өөр те улс төрийн хүчин сонгосон, улс төрийн үзэл бодол те өөр. Өнөөдөр энэ хаасайг бол хөдөө гадаг бол тийм байдаг шүү дээ. Айлын авгаа нөхөр хоёр хүртэл одоо те өөр намын гишүүн, ардсан намын гишүүн нэг нь байх, нөгөөх нь ардын намын гишүүн байгаад саналаа өгөхдөө ардын намаа дэмжиж нэг нөгөөх нь ардсан намаа дэмжиж өгдөг. Тэгээ сурчлагаанд явахдаа намаа дэмжиж сурчлагаанд явдаг байдаг л тохиолдол шүү дээ. Өнөөдөр нэг айлын хөргөн гэхээр одоо явах хэрэгтэй те. Хоорондоо өрсөлдөхгүй байж болохгүй гэсэн заалт байхгүй шүү дээ. Тийм үднэс одоо юу гэдгийг нэгдүгээрт энэ бол урд нь бид бас дэвшижил байсан, өрсөлдөж байсан тий. Тэгэхээр зүгээр сонголтоо ихтэй тоо хоёрт одоо тойргоо жишээлбэл сумдаас нь ингээд яг давхцахгүйгээр ингээд сонгочих боломж байгаагүй юу л гэж асуугаад байна. Тэгээ улсын их хурл энэ Ховд аймаг бол 3 мандаттай болсон. За 3 мандаттай болохын төлөө бас нэлээд ажилласан. Нэлээд одоо хатуу хөтөө одоо юу гэдгийг асуудал бэрхшээл дундуур явж байж Ховд аймаг 3 мандаттай болгосон. За манай одоо ардсан намын зарим нөхдүүд маань 2 мандаттай байвал ардсан нам ашигтай байна. 3 мандаттай болчих юм бол ардын нам ашигтай болчих гээд байна гэдэг байдлаар хүртэл хандаж байсан. 3 мандаттай болсон. 3 мандат төр Монгол ардын намын бүлгийн даргын хувьд, өдөр зөвлөлийн гишүүний хувьд, Монгол ардын намын нарийн бичгийн даргын хувьд те бас одоо тодорхой өөрөг даалгавар гэсэн надад намаас өгсөн. Энэ үднээс 35 дугаар тойрог дээр нэр дэвшиг шийдсэн. За нөгөө талаас энэ дээр яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бас манай одоо 34 дугаар тойрогт нэр дэвшигч байгаа Оч Бадрах баг хурлын гишүүн маань нэлээд олон жил 2 жил гаруй хугацаанд одоо зүүн талын сумуудад бэлтгэсэн байсан. Ховд аймгийн баруун талын сумууд дээр 36 дугаар тойрог. Энэ дээр бол манай нэр дэвшигч баг хурлын гишүүн Батнасан бол бас 2 жил гаруй хугацаанд бэлтгэсэн байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр баруун зүүн хоёр тойргийн дундаас бий болсон энэ тойрог дээр одоо Монгол ардын намаа удирдлагуудаас бас тодорхой хэмжээгээр дэвшээч гэсэн санал тавьсан. Энэдэг бас намын даалгавар, намын тодорхой удирдлага башиж байгаа үед бас тийм энэ архив шиг бодох хэрэгтэй гэдэг үгс дэвшсэн. Харин Батцогт гишүүний тохиолдол бол тийм нөгөө 34 дугаар тойрог, 36 дугаар тойрог. За өөр бос тойргууд дээр бас нэр дэвших бололцоонд бүрэн байсан. Тэгээд яг санамсаргуу тохиолдлоор гэдэг юм уу? Эсвэл одоо энэ тойрог дээр бас дахиад өрсөлдөж сураагүй юм биш дахиад өрсөлдөж гэж бодсон уу? Өнөөдөр ингээл нэг тойрог дээр өрсөлдөж болчлаа. Тэгэхээр тойргийн мандат энэ одоо тойрог хуваарлахдаа арчсан болон ардын намын хооронд нэлээд ширүүхэн маргаа өрнөсөн л дөө. Ялангуяа та энэ маргааныг оройлж бас яахаараа ингэж хуваарлдаг юм бэ? Хуучин зарчмаас шал өөр хуваарлцсан байж тэгэж шүүмжлээд байсан л дөө. Тэгэхээр танаа Ховд аймгийн хувьд жишээлбэл тойрог хуваарлтыг та бол байж боломгүй хуваарлалт гэж үзэдсэн. Тий, зөвхөн Ховд аймаг биш, маш олон аймаг дээр энэ асуудал гарсан. Олон аймаг дээр. Монгол ардын намын бүлгээс сонгуулийн ерөнхий орон те хууль дэдлээс сонгуулийн хуулийн 22-ын 5 дугаар зүйлийг баримтлая. Энэ дээр хүн ам нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийг харгалзан тойргийг хуваах ёстой шүү гэж заагдсан байдаг юм. Энийг баримтлах ёстой. Хоёрдугаарт нь зарчим байх ёстой шүү. Хуучин уламжлалаа бас хадгалъя. Дээрээс нь бас зарчим тойрог гэрэг чинь тойрог байх ёстой. Тасралтгүй үргэлжлэх ёстой тийм үү? Бүр дугуй биш юм аа гэхэд ийм байх ёстой. Гэтэл энэ тэндээ өмцөм тийм үү? Одоо 99 мөрөөсөн сарийн одоо тийм тойрог гэж байдгүй шүү дээ. Сонгуулийн их бол харьцангуй хуулиар барьж тийм үү? Тойрог хувааж саналаа их хурлаар оруулж ирсэн. Харамсалтай нь ардсан намынхан олонхоороо хүч төрөөд нөгөө хуваасан тойргийг чинь ямар ч зарчимгүйгээр тийм үү? Ямар ч хууль дээдлсэн байдалтайгаар биш. Ийм байдлаар хуваацсан. Хуваацсан. Одоо чинь Увс аймгийн тойрог байж өмцөм тийм үү? Энэ тэндээ ингээд өмцөм болгоод хуваацсан. Ховд аймгийн тойрог гэж. Ховд аймгийн миний одоо тавьж ирсэн санал бол Алтаан цаадах 3 сум. Тэрэнд хамгийн ойрхон байгаа те Мөс сум. Энэ одоо сумд нь ороод нэг тойрог болчихоо. Газар зүүн байршлахад ойрхон юм аа. Нутаг хүн амынхаа те тооны хувьд ойролцоо юм аа. Гэдэг байдлаар хуваачаасан. За нөгөө талд нь тийм Алтаан Монгол Алтаан нурууны наатлын сумдыг харин зүүн баруунаар нь 2 хуваач. Аймгийн төв 3 хуваач. Гэдэг саналыг чинь би тавьж байсан. Харамсалтай нь нөхдөө хуваахтаа ерөөсөө л энэ миний сум тийм үү? Энэ одоо манай аавын сум. Энэ одоо энэ тойрог дээр би хүмүүсээ шилжүүлээ авчирсан. Гэдэг байдлаар хуваасан үнэхээр харамсалтай. Тэгэхээр танаа хоёр намч одоо ууг нь бол сонгуулийн толцог өөрчлөлт асуудал дээр хоорондоо хуйлдж байгаа л энэ 100% мажоритар гэдгийг гэнт оруулж ирээл жижиг 76 болгоод баталсан шүү дээ. Тэгэхээр одоо яг тойрог мандат хуваарлах болохоор л одоо хончин шиг хэрэлдээд унсна. Ойлгомжгүй нөгөө нэг хуйлдаа гэнт одоо энэ хуваарлтан дээр ингээд тасарч уу гэж харагдсан байхгүй юу? Монгол ардын намын тийм үү улсын хурл сонгогдсон гишүүд анханасаа л нэг байр суурьтай байсан. 2016 оны сонгуулиар намын жагсаалтын ард нуугдаж улсын хурлын гишүүн болдог буруу юм байна гэж ард иргэд маань үзэж тийм үү шаардлага тавьж энэ жагсаалтыг болиулах гэдэг нь олон жил одоо тийм удаа дараа бидэнд тойрог утаа очих болгоно л ярьдаг тавьдаг байсан.
Энэ дээрс бид нэр одоо санал нэгдэж 2015 оны 4 сард улсын хурлд жагсаалтыг биш жагсаалтаар сонгогддог болиулж нам сонгогддог биш тийм хүнээ сонгогддог болоо гэдэг ард нийтийн санал асуулга явуулаа гэж өргөн барьсан. Харамсалтай нь хүлээн зөвшөөрөхгүй тийм хуулийг хилэлцүүлэхгүй байсараад одоо энэ бүр ирэхээ хугацаа дуусч байна. Гэхдээ сонгуулийн хууль баталсны дараа нэгэнтээ жагсаалттай ингэ явдаг болсныхын дараа гинтхэн ардсан намынхан тийм үү? Одоо үндсэн хуулийн зэст нөлөөлөөд шийдвэр гаргуулад жагсаалтыг алгуулах болсон. Тэгэхээр танаа намтай хуульдсан уу бид хуульдаг. Бид зарчмын байр суурин дээр байсан. Бид эхнээсээ тийм хүнээ сонгох тогтолцоон дээр зөвөө гэж үзэж байсан. Тэгэхээр танаа намын бүлгийнхэн бол анх бол арчс намын саналыг бол их дуртай хүлээж авсан байх л та. Танаа намын саналаар одоо тогтолцоог өөрчлөх гэж байна гэдэг дээр та бүхэн их баярлсан байх. Гэтэл одоо та бүхнийг баярлуулан гомдоогоод хуваарлалтан дээр эсэргээр хийчихээр та бүхэн одоо яаж чадахгүй л үлдсэн үү? Гэхдээ одоо олон түмний нүдэн дээр ил тод болсон тийм. Энэ тэг хэн зарчим барьд юм, хэн хууль дээдэлт юм те, хэнд нь ичхнүүр гэж байдаггүй юм байна те. Зөвхөн л одоо ард түмний сонголтыг сонголт болгож өнгөрсөн 4 жил эдийн засгийн унгаж ард түмний хамдлагад оройтулсан те. Дахиад ингэ сунгаж ард түмний улам өсгий зовоо гэж байгаа улсууд одоо өөрсдөө хэрэгшинтлээ юу хийж чаддгийг харуулж шít. Ийм хүмүүсийг одоо эргэж сонгох уу? Тэгэхээр одоо энэ тойрог мандатын хуваарлалт бол арчс намынханд ашигтай болчлоо гэж та бүхэн шүүмжлээ байгаа шүү. Тэр тусмаа та бол тэгж дүгнээд байгаа. Тэгэхээр одоо энэ сонгуул ер нь одоо ямар шуухан байдлаар одоо шударга бол чадах бол та ер нь юу гэж харж байна? Гэхдээ нэгэнтээ 4 жилийн дотор тийм хуулиар сонгуул болох хэвээр энэ үндсэн хуулиндаа заагаад өгсөн. Сонгуулийн хуулиа баталсан. Өнөөдөр төрийн үйл ажиллагаа тасралтгүй цаашаа явах ёстой. Бид хуулийг дээдлж ажиллах ёстой. Үндсэн хууль гэж тийм үү? Тэр их хуулиа бид барих ёстой. Өнөөдөр ямар нэгэн шалтгаан гаргаад те ингээд болохгүй нь тэгээд болохгүй нь гэдэг байдлаар эднэрт ашигтай болчлаа. Тийм учраас одоо сонгуулийн хугацааг хойшлуулж гэдэг юм ийм байдлаар асуудал хандж болохгүй. Нэгэнтээ одоо хэдийгээр ардс намынхаа өөрсөндөө ашигтай гэж бодоод хуваацсан байгаа ч гэсэн ард түмэн бол мэрэгэн ухаантай бүх юмыг харж байгаа. Сонголтоо бол тэдний хүснээр хийхгүй. Тийм болохоор бид бол энд найдаж байгаа. Тэгэхээр таны одоо тойрог дээр жишээлбэл одоо сөрөг өрсөлдөгч намын чинь зүгээс хэр зэрэг хүчтэй өрсөлдөгчд гарч ирж байна. Та бас судалчлага байх та тий. Мэдээж яг хэвтэ одоо хүн болгол өрсөлдөгчтэй. Одоо өрсөлдөгчтэй бол бүгдээрээ л ялна гэж өрсөлдөж байгаа. Өөртөө итгэлтэй, өөртөө ялна гэж тий. Итгэл өмчтэй сонгуул оролцож байгаа. Тийм болохоор өрсөлдөгч болон хүчтэй. Өрсөлдөгчтэй одоо дутуу хүн жирөөсөө болохгүй. Басч болохгүй. Тэгэхээр одоо улсын хурлын чуулган уг нь бол 7 хоног хуралдаа завсарлана гэж ийсэн. 5 дугаар сарын 30-ны өдөр завсарлана гэж одоо их хурлын даргын зөвлөл дээр та бүхэн хоорондоо тохиролцсон гэж байгаа. Гэтэл яагаад одоо гинтхэн чуулганыг завсарлуулчихва гэдэл танаа намын бүлгийнхэн гомдол тавиад байсан. Тэр тусмаа та энэ асуудал дээр урд нь ямар ч мэдээлэлгүй байсан гэсэн үг үү? Тий. 5 сарын 21-ний өдөр 10 хоногийн өмнө тийм үү? 10 хоногийн өмнө 5 дахь өдөр даргын зөвлөл хуралдаад за 5 сарын 31-нд 2 дахь өдөр мягмар гарагт чуулганы завсруулъя гэж даргын зөвлөл хурлаа шийдсэн. Харамсалтай нь гинтгэл тэрнээс наан 7 хоногийн наан тий чуулган завсруулах болсон. Тэгтэл тэрний цаатал ямар асуудал үлдсэн. Нөгөө татварын ерөнхий хуулиуд маш олон татварын одоо бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүдэд энэ өнөөдөр хямралтай эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэдэх хэрэгтэй хуулиудыг бид баталж чадлагүй үлдлээ. За нөгөө эрүүгийн хуулиа одоо батлаад эрүүгийн хууль шиг мундаг сайн одоо хууль хэрэгжсэн маш том шинжил энэ 4 жилийн бол ард намын хийсэн маш том гавья гэж ярьж байсан хуулиудын маань эцсийн найруулга уншигдсангүй. Эрүүгийн байцаа шийдэх хуулиа гэж баталж чадсангүй. Прокурор байгууллагын тухай хуулиа баталж чадсангүй. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиа баталж чадсангүй. Тэгээд төсвөр хүрээний мэдээлэл тийм. Тэгээд дээрэс нь нэмээд одоо өөрөө чи хэлж байгаа Монгол улсын их хурлын тухай хуулинд болон төсвийн тухай хуулинд заагдсан байдаг. Хаврын чуулганаар жил бүрийн хаврын чуулганаар заавал батлах хоёрхан асуудал байдаг. Нэг нь дараа жил буюу одоо 2017 онд Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээр баталж чадсангүй. За хоёр дахь асуудал нь үндсэн чиглэлээр улс орноо яаж хөгжүүлэх үү гэдэг юм төлөвлөгөө гаргачаад энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхэд тулд ямар хөө мөнгө хаанаас яаж те босгох уу, ямар мөнгө зарцуулах уу, ард иргэдийн амьдралыг цалин тэтгэв яаж нэмэх үү гэдэг төсвийн хүрээний мэдээлэл. Энийг бид ярих хэрэгтэй. Энийг бид бас ярьж чадсангүй. Ажилтны газрын даргаыг бас томилж чадсангүй тий. Тий. За дээрэс нь одоо энэ сонгуулийг болж байгаа үед юм уу? Энэ одоо хууль хүчний байгууллагууд маань бас удирдлагатай бүгд одоо тий бэлэн байдалтай байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр авилгалаа тэмцэх газрын дарга